За өдрийн мэндэ тодорхой нэг 3-4 асуулт асууя. Монгол банкныхан байгаа. За яг энэ одоо энэ хэлэлцүүлгийг олон улсын валютын сан Дэлхийн банк ингээ харж байгаа бох. Тэгээ хуулиа зөрчиж, хууль санаачилж орж ирж байгаа. Монгол банкны Төв банк Монгол банкны тухай хуулийн 23.1 дээр хоригдсан зүйл заалтуудыг байхгүй болгоо шинээр ингэж оруулж ирж байгаа. Энэ дэр ямар байр суурь Монгол банк барьж байгаа. Ингээд цаашаа ийм байдлаар явах хэрэгтэй юм. Нэг хоёр их юм бол ингээд цаашаа явах юм бол Монгол банк биш засгийн газрын банк болох гэж шүү. Засаг юу хүссэнгээ та хэд хийлгүүл гэж. За хоёр дахь асуулт. Гурав дахь нь их усроо яах гэж. Мөнгө хэвлэх гэж байгаа юм. Өөр яах юм? Мөнгө хэвлэн шин. Та гарах үр дүнг нь хариуцах. Нөгөө инфляц өссөн, өргөглөлийн бараа бүтээгдэхүүн өсөд эхэлнэ. За гурав дахь асуулт нь. За яамнаас газрын тус боловсруулах үйлдвэр чи 2028-нд орноо. Дунд хугацааны бодлогын бичиг баримт одоо бүх бичиг баримтууд ингээд орцсон баг. Та 2030 он хүртэл энэ хуулийг хэрэглэнэ гэж яах юм? Энэ ямар утга учиртай? Бид нар ч одоо сүүлийн хэдэн жил өөрсдөө нефтэ дотооддоо боловсруулаад эцсийн бүтээгдэхүүнтэй болёо л гэж зориод яваад байгаа юм. Тэр хугацааныхаа учир шалтгааныг нэг данд нэм сайд хэлчих хэрэгтэй. Хоёрдугаарт нь ер нь энэ зах зээлийн чөлөөлөл яасан. Одоо яг чон вороноор гэж байгаа юм шиг энэ хэдэн аж ахуйн нэгжүүдийг шахах гэж байгаа юм шиг л зүйл заалтууд орж ирээд байгаа юм. Аль болох либералчлах бодлого барилт. Гадны компаниудыг оруулж ирэх бодлого барилт. Өнөөдөр Монгол банкн дээр тэгсэн тэр шүү дээ. Гадны банкыг оруулж ирэхээр хуулиа зөвшөөрсөн гэд журмаараа та нас хаацсан байгаа. Энэ их хурлын шин дарга хэлээл байгаа шүү дээ. Яг тэрнтэй адилхан юм явж шүү. Тэгээ энийгээ чөлөөлж хизээ нээх ямар бодлого барьж байгаа. За энэ нэг 6 асуултанд хариулт авчиад тодруулъя. Тодорхой асуулаа Давид Нэмсайд. За энэ Монгол банктай холбоотой асуулын Монгол банкныхаа хариулт чинь нэстэй. Яг зүгээр газрын тос боловсруулах үйлдвэрийн маань ажил бол эрчимтэй явж байна. За газрын тосны үйлдвэрлэл бол бидний одоо шатхуун энэ үндэсний аюулгүй байдалтай холбоотой маш том бүтээн байгуулалт санаачлагдаж одоо явж байна. Ковид үед нэлээд удааширсан. Одоо энэ үйлдвэрийн маань ашиглалтанд 2028 онд орно. За энэ үйлдвэрийн маань хүчин чадал манай нийт хэрэглээний 50%-ийг л хангана. Үйлдвэрийн анхны техник эдийн засгийн үндэслэл нь тийм. Цаана дахиад 50%-ийг бид нэр импортоор авахаас өөр арга байхгүй. За манай одоогийн хэрэглээ бол 100% импортоор байна. Эндээс 95% нь Оросын холбооны усаас байгаа очрдог шүнэ. Тэгээд яг хуу яагаад 5 жилийн хугацаанд бид нар энэ хуулийг мөрдөё гэж оруулж ирж байгаа вэ гэвэл олон улсын геополитикийн нөхцөл байдал тогтворгүй. Ийм нөхцөл байдалтай байгаа учраас шаардлагатай үед бид нар 3 сараар 6 сараар их хэмжээгээр захиалга хийж одоо хээж гэж ярддаг те. Нэг тогтцсон үнээр ингээд захиалга хийх ийм л одоо зайлшгүй шаардлага үүсчихэд байгаа юм. Энийг өмнө бид нар хийжсэн. Шатхуун импортлогч аж ахуйн нэгжүүдийг бас хит их том гэж хараад байдаг юм шиг байна. Нэг сар орчмын хэрэглээний их үүсвэртэй хүмүүс юм эднэр. Тэгээ энийг 12 удаа эргэлдүүлж л одоо бидний хэрэглээг хангадаг. Төр энийг хийн гэвэл энэ их хэмжээний төсөв бид нэр тавих хэрэгтэй болно. Дээрээс нь ууршдаг энэ бүтээгдэхүүний хулгай зэлгийн дийлдэхүүн мэл. Тэгэхээр энийг зах зээлийн зарчмаар хувийн хвшлийнхээ суурин дээр явуулахаас өөр гарцгүй. Зөв. Энэ нь хамгийн зөв гарц. Хоёрдугаарт үнийн либералчлалтай холбоотой асуудлыг их яриад байгаа. Зүгээр олон нийтэд мэдээлэл өгөхөд нин үгүй хэлэхэд шатхуун болвол маш чөлөөтэй байгаа. Зөвхөн 60 мянган тонн АИ92 К2 буюу Евро 2 стандартын бензин дээр $705 1 тонны $705 авдаг гэрээг Оросын холбооны улсын Роснефттэй бид нар мөрдөөд явж байгаа. Бусад бүтээгдэхүүнүүд өөрөөр хэлбэл Евро 92 бусад дизелийн түвш, пропан, газ бүгдэн дээр ямар нэгэн үнийн хязгаарлалтгүй явж байгаа. Либерал байгаа шүү дээ. Ер нь бол тантай санал нэг байна. Зах зээл өөрийнхөө зарчмаар явах ёстой. Гэхдээ бас ард иргэдийнхээ энэ одоо түрүү хэлж шүү дээ. Бөөний үнийг нь жижиглэнгийн үнээс хит өндөр болгоод багцаар нь аваачиж ингэж явуулаад зах зээлийн гормыг алдагдуулж байгаа бол шудраг ус өрсөлдөө монополтой холбоотой асуудлууд төр хяналтаар орохоос аргагүй. Энэ онцгой бүтээгдэхүүн байхгүй. Онцгой бүтээгдэхүүн. Импортлох эрхтэй 160 гаруй 180 гаруй одоо аж ахуйн нэгжүүд байна. Хүмүүс бас яриад байгаа энэ чөлөө зөвшөөрлийн чөлөөлөгч манай яамд стандартаа хангаад хүсэл тавьсан болгон зөвшөөрлөө гэж байгаа. Бүгдээрээ авч болно.
импортоор оруулж ирж чадах болгоно аваарай зөвшөөрлийг. Стандарт мөрдүүлэх ёстой. Яагаад гэвэл эн чинь тэсэлт дэлбэрэх аюултай бодис واخгүй. Тээвэрлэх нь хүртэл аюултай. Би одоо олон нийтэд хандаж бас нэлээд хэдэн удаа хэлсэн, дахиад хэлье. Дүнжин гаруйн дэлбэрэлт энэ бас л энэ шатах туслах материалын бүтээгдэхүүнийг аюулгүй зөөх стандарт алдснаас болж үүссэн дэлбэрэлт хэд хэдэн хүний алтай ам аваад утсан. Тэгэхээр энийг бас стандартгүйгээр шаардлага хангаагүйгээр аж ахуй нэгжүүдэд тусгай зөвшөөрлийг шууд өгж бас болдоггүй. Шаардлага хангасан бүрдлээ бүрдүүлсэн байгаа бол баг өдөрт нь өгч байгаа. Бид нар өрөөсөө хязгаарлалт хийхгүй байгаа шүү гэж хэлээд. Монгол банк 8 номер. За очроод гүшин ажлын хариулъя. За тантай бол санал нэг байна. Ер нь бол Монгол банк ер нь дэлхийн ер нь аль ч улс орнуудын төв банкуд дээр бодлогын болон үйл ажиллагааны бие даасан хараад бус байдал гэж бол хангагдах ёстой. За энэ одоо байгаа төв банкны хуулиараа ч гэсэндээ ер нь бол энийг зохицуулж энэ хоригдох зүйлүүдтэй холбоотой заалтуудыг оруулж ирсэн гэж үзэж байгаа. За ер нь бол энэ урт хугацаанд репо хэрэгсэл бол анх ковид үед анх гарч ирээд одоогор бол хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа энэ журмаар явж байгаа ийм хэрэгсэл байгаа. За энэний хүрээнд энэ шатгуунтай холбоотой энэ одоо энэ санхүүжилтийг нэмж оруулъя гэсэн одоо саналыг гаргаад хуулийн санаачлал бол холбогдох яамнаас нь бол гарсан гэж ойлгож байгаа. За Монгол банкны хувьд бол мэдээллүүдээ өгөөд энэ хэрэгслүүд дээр ямар шаардлагууд тавьдаг энэтэй холбоотой ажлууд дээр оролцоод бол явж байгаа. За хэмжээний хувьд бол мэдээж би өмнө хариулсан мөнгөний бодлогын хорон дээрээс Нэмж 8 номер 1 минут. Хэмжээ, хүү, хугацаа гэдэг бүх параметруудыг нь бол мөнгөний бодлогын хорооноос тухайн үеийн эдийн засгийн нөхцөл байдал, зах зээл дээр үүсэж болох нөхцөл байдал, инфляц, ханш гэдэг бүх зүйлүүдийг тоолж үзсний үндсэн дээр хэсэгчилж олох юм уу, бүрэн хэмжээгээр нь олох юм уу, дээд хэмжээ нь ямар байх юм бүх зүйлүүдийг нь бол мөнгөний бодлогын хорооноос болвол хязгаарлалтуудыг нь тогтоогоод явдаг. За их үзрийн хувьд бол энэ нөгөө арилжааны банкуд дээр байгаа, өөр дээр нь байгаа одоо үнцаас болон босоод барьцаа хөрөнгө хүлээн зөвшөөрсөн барьцаа хөрөнгийнх нь эсрэг санхүүжилт болоод өөрөөр хэлэх юм бол төр хугацаанд дээр манай дээр үнцаас худалдаад тэгээд их усүр авч цаашаага зээл олгочоод буцаага зээлэн төлөгдөхөөр үнцээсээ буцааж худалдаж авах энэ хилцлийг ер нь бол урт хугацаа дээр болцсон гэж ойлгож байна.